За цагаан сарын салаа зуушны санаа өгөх сүүлийн бичлэг. Өнөөдрийн хамтрагч байгууллагаар Зөв Ардсны ундаа ажиллаж байна. Зөв Ардсны ундааны цэцэргантай нь манай уудмын байнгын хэрэглээ ганц дуртай ундаан шүү дээ. За одоо зуушаа бэлдээ. Тар бас, амтд ба, үрлэн улаан лойд, өргөст хэмхийг 1-1.5 cm-ийн хэмжээтэй шоо хэлбэртэй болгож жижиглэн. Хэв байвал сайн, байхгүй байсан ч гэсэн бидэнд хутга байгаа. Санаа зовлтгүй. Ногоо жимс болон моцарелла бэсэлгээ тэгшин тавг дээр тавглан, өнгөөр нь адаглуулад өрж өгнө. Хар өнгө байвал гоё болохоор бөөрөлцгөн юм уу нэрс тавиарай. Дээр нь лайм жуус, сироп, баг зэргийн персийн шугал чимэглээд чамин зууш маань бэлэн болно. За дараа миний хамгийн дуртай ногоо улаан лойдтой салаад. Эхлээд улаан лойдоо нэмгэн хэрчэн, савн жижиглэж хэрсэн улаан лойд, улаан шар чинжүү, баг зэргийн ягаан сөнгөн сармис, яншүү хийгээд давс перц, бальсамик цуу, оливын тосоор хамтлаад сайтар утгана. Хэрсэн улаан лойдынхаа дунд нь тавиад перц навчаар хамтлаад салаад маань бэлэн болно. Вау. Тавг бэлдээд хазаа. Энэ гоё нэрстэй артны үрэл. Зөв артны ундаагаараа ширээгээ засчихна. Ийм хөөрхөн бамбар үрлийг нь хүүхдүүдийн бас гарын бэлгэнд өгөхөд аюу хөөрхөн юм байна. Хамбар уцаатай арттай үрэл. Браво тэрлээ. Манайхан бүгдээрээ сар шиндээ сайхан шинлээрээ. Сайхан шинлээрээ.